Тэмүүжин гишүүн одоо за үндсэн хуулийн 33 жилийн болж байна. Энэ олон жил өнгөрчихжээ. Яг ийм дуршлаг олон улсын жишгээр жишээлбэл ямар орнуудад байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл бид дэлхий дээр байдаг парламентод төлөвлөсөн орнуудын кейсийг одоо дуршлагыг Монголд оруулж ирэх гээд байна уу? Эсвэл одоо шинээр дугуй зохион бүтээх гээд байна уу гэдэг аягүй чухал. Энэ тал дээр та бас нэг мэдээлэл өгөөч. За нэмж хариулъя. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр бид өөрсдөө хэтэрхий олон шин дугуй зохиочж дэлхийд байхгүй шин дугуйныхаа одоо золиосонд бид хүний эрхийг, иргэдийнхээ эрх чөлөөг, ань насыг ингээд золиос сууж байгаа. Тухайлбал гүйцэтгэх ажлын тухай хууль. Гүйцэтгэх ажлын тухай хууль гэдэг ийм нэртэй тусгайлсан бүх салбарыг хамардаг хуультай улс орн дэлхийд алга. Хэрвээ мөрдөн шалгах чиглэлээр гүйцэтгэж байгаа, гэмт хэрэгтэд тэмцэж байгаа, шүүхэд бүтээгдэхүүн бэлдэж өгж байгаа бол тэр бүх зүйл зөвхөн эрүүгийн хэрэг хийн шийдвэрлэх ажиллагааны хуулиар зохицуулж байна. Шүүхийн зөвшөөрөлтөй юу нууц мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэр доор энэ ажиллагаа явж байна. Энэ ажиллагааны өрөөнд хүний эрх зөрчигдөж байгаа хууль биелэхгүй байгаа бол парламент хууль зүйн байнгын ороонд хянаж байна. Гэтэл биднээс гүйцэтгэх ажлын тухай хууль гэж нэрлээд тагнуулынхаа хуультай холсноосоо болоод энд одоо ямар ч хяналтгүй явж байна. Парламент хяналт байхгүй.